сайн бацгаана уу? Оюуны хөгжил хичээлээ эхлэе. За, өнөөдөр 2 дугаар сарын 26. Хичээлийн зорилго дүрсэн болон үгэн тесттэй танилцсан сурагчдын сэтгэхүй хөгжүүлэх. За, байр суурь эмсийн хөдөлгөөнийг тодорхойлж, шин чанар зүй тогтол учир шалтгааныг олох, ойлгох, боловсруулах чадварыг дүрсэн болон үгэн тестээр үргэлжлүүлэн ажиллана. За, гэрийн даалгаварт дасгал 20-ыг өгсөн байж байгаа. За, үүн дээр хэлцээний тайлбарыг зөв харгалзуул гэсэн байна. Нүдний цэцгийн мэд гэдэг маань нандин. За, нохойн битүү туурай, ногоон хурууны айс гэдэг маань огт байхгүй зүйл. Арилгасан сонгон мэд гэж хэлсэн энэ үг маань ямар нэгэн өөгүй цэвэр гэсэн санааг. За, өдрийн очиг гэсэн энэ хэлц маань ховор гэсэн үгтэй. Үхрийн буур шиг гэсэн энэ үг ирээвэр хураавар гэсэн энэ үгтэй харгалзаж таарж байна. За, асуултын тэмдгийн оронд ямар үг байх вэ гэсэн энэ даалгаврыг дараагийн слайд дээр тайлбарлаж өгье. Нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх байгаа. За, дараа нь анаграммыг тайлж хичээд бусдаасаа ялгаатай үгийн давхар зураа гэсэн байж байна. За, эхний үг ловуз. Дараагийн үг нь далай. Дараагийн үг хантааз. Дараагийн үг гутал оройч гэсэн ийм үгнүүд байна. За, үүнээс далай гэсэн энэ үг нь илүү үг болж таарж байна. Бус нь хүмүүсийн эдэлж хэрэглэдэг хувцасны төрөл байх нэ. За, дарааллыг үргэлжлүүлэх үгийг олоо гэж байна. За, үүнээс ингээд анзаараад хартал түрүүчийн хичээлүүдээр багш нь бас хэлж байсан үгийн одоо утга нэрлэлт гадаад бүтцийг авч байх ёстой гэж. За, тэгвэл энд бид нар дараах одоо үгсүүдийг бүтцээр нь ямар одоо бүтцтэй байна уу, эр үг юм байна уу, эм үг юм байна уу гэдгийг нь олж харна гэсэн үг. Энд бол утгын ямар нэгэн холбоо байхгүй байгаа тань. За, тэгвэл хаан, тал ингээ халгасуулж харах ёстой. За, удам энэ үгнүүд маань дандаа эр үгнүүд байж байна. За, тэгвэл нөгөө аргаслалтыг харъя. Бүрээ, эрдэм. За, тэгвэл энд одоо эм үг байлж таарах нь байна, тийм ээ. За, эдгээр хариултуудаас хайж олъё. За, сурлага, эр үг, анги, эр үг, багш, эр үг, сургууль гэдэг үг маань бас эр үг болсон байна. Тэгвэл энэ тохиолдолд хичээл гэдэг энэ үг маань үргэлжлүүлэх үг болж харагдаж байна. За, түрүүний энэ дасгал 2-ын асуултын тэмдгийн оронд ямар үг байх вэ гэсэн энэ даалгаврыг тайлбарлая. За, энд ингэж харна. За, хүнлэг гэдэг үг нэгдэл гэдэг үгтэй ямар холбоотой байна вэ гэж асуулж харах хэрэгтэй. За, тэгвэл энэ үсэг маань дараагийнхаа үгний эхлэл, ил үсэг маань дараагийнхаа үгний төгсгөл болж харагдаж байна. За, үүнийг дараагийн гадаад гэдэг үгэн дээр батлая. Эхний үгийн голын 2 үсэг маань одоо энэ г, д 2 маань дараагийнхаа үгний эхлэл нь төгсгөл нь болж харагдаж байна. За, үүнийг ингээд сумаар заачаа багш. За, тэгвэл гадаад гэдэг үгнээс давтлага гэдэг үг үүсгэнэ. Одоо энэ голын энэ 2 үсгийг харна гэсэн үг. Д, А2. Тэгвэл энд Д маань дараагийнхаа үгний эхлэл, А бол төгсгөл нь болж харагдаж байна. За, үүнийг туйл гэдэг үгээр баталгаажуулъя. За, энд ингээд 8 үсэг байж байна. 8 үсэгний голын 2 гэхээр Т, Л 2 болж штэ. Тэгэхээр энэ Т туйл гэдэг үгний эхлэл нь Л нь төгсгөл нь болж байна. За, үүнийг дараагийнхаа үгэн дээр анхаарч харъя. Энэ туйл гэдэг үгний голын 2 үсэг гэхээр Ө, И 2 болж таарч байна. За, унтамхай гэдэг үгний эхлэл төгсгөл нь хагас И болж харагдаж байна. За, тэгэхээр энэ хичээл дээр одоо сонгож авах үг маань давтлага гэдэг үг байжээ. За, дүрсэн тест. Энэ тест маань хүүхдүүд ингээд шалгалт өгөх зорилттой сорил хэлбэрээр орсон байж байгаа.
За үүнийг одоо эхний хоёр нуурыг нь багш нь тайлбарлаж өгөөд 3, 4, 5 дугаар нуурыг нь гэрээний даалгаварт хийж илгээгээрэй. За нэгдүгээр тэнд дүрсэн тестийнхаа даалгаврыг ажиглая. Гурвалжин шар дүрсэд ягаан дөрвөлжин дүрс харгалздаг юм бол энэ шар 5 өнцгтэй дүрсэд дараах 5 дүрсийн аль нь харгалзах вэ гэдгийг олж харах юм байна. За энд нэгдүгээрт өнгөний ялгаатай байна. Хоёрдугаарт өнцгийн ялгаатай байж байна. За одоо энд шар дүрс 5 талтай шар дүрс байж байна. Тэгвэл эсвэргээрээ энэ 3 дүрсний аль нэг нь биднэрт шаардлагатай гэж үзээд энэ 3 дээрээ төвлөрч харна. За энд 1 2 3 өнцөг нь 3. Тэгтэл энд 4 өнцгтэй байж харагдаж байна. 4. За тэгвэл энэ 5 талтай 5 өнцөгт тэгвэл энэ 3-нд үлдсэн одоо бидний тодорхойлж байгаа энэ 3 дүрсний аль нь одоо 6 дүрстэй байх вэ? Энд шилжиж харахдаа одоо өнцгийн тоон нэгээр нэмэгдэж байгаатай адилхан энд 5 талт 6 одоо талтай болж 6 өнцгтэй болж харагдах хэрэгтэй болж байгаа учраас энэ тохиолдолд D хувилбарыг сонгож авдаг байна. За илүүц дүрсийг олж дугаарыг дугуйл гэсэн байна. За энэ дээр нэг тайлбар хэлье. Энэ нь юу вэ гэхээр энэ голд харагдаж байгаа. За багш нь ингэж зөвлөчихье. Энэ голд харагдаж байгаа энэ одоо энэ шар байхад энд бас харгалзаад шар байж байна. Энд яг час улаан биш жоохон хүрэн улаанд харагдаж байна. Энэний ижил нь энд байж байна. За тэгвэл нөгөө хүрэн гэж харагдаад байгаа дүрс маань энд бас голд нь харагдаж байна. За энд цэнхэр байхад харгалзаа энд цэнхэр нь энд байж байна. За би бүр ингэж зураад явъя. Ингээ харгалзаа цэнхэр нь энд байж байна. Энэ шарын харгалзаа нь энд байж байна. За энд ногооны харгалзаа энд байж байна. За энд цагаан байж байна. Цагааны харгалзаа энд байж байна. Тэгвэл энэ голын энэ дүрс маань хүрэн өнгөтэй дүрс байх нь байна. Тэгтэл энд эргэн тойронд байгаа энэ 5 дүрсэн дотор яг энэ өнгөтэй адилхан дүрс байхгүй байгаа учраас үүнийг илүүц гэж авнаа. За 3 дугаар даалгаврыг харъя. Илүүц зургийг олж үсгийг нь дугуйлаарай гэсэн байж. За үүн дээр энд харагдаж байгаа энэ гурвалжин хэлбэртэй энэ дүрс бусад дүрсээр байна уу? Яаж харагдаж байна вэ гэдгийг нь онцолж анхаарах хэрэгтэй. За энэ одоо зүүн гар талдаа дандаа харагдаж байна. Энэ дандаа ингэ зүүн гар талдаа. Тэгтэл энэ D гэсэн энэ хувилбарт дүрсийн баруун гар талд харагдаж байгаа учраас 3-ын D гэж дугуйлнаа. За энэ 4-дугаарт нь энэ хагас дугуй хэлбэртэй харагдаж байгаа энэ хэсэгт анхаарлаа хандуулъя. За үүн дээр анзаарч ингээ харахад энэ дүрс маань 90 градусаар хажуу талдаа шилжсэн байна. Дахиад 90 градусаар хажуу талдаа шилжиж очиод дараагийн дүрсэн дээр очихдоо дахиад 90 градусаар өөрөөр хэлбэл дандаа 90 градусаар л хажуу тал руу шилжээд байсан байна. Тэгвэл энд яг одоо дахиад 90 градусаар хажуу тийшээ шилжиж очиж байгаа дүрс 4-ийн А болж харагдаж байна. За 4-ийн А-га дугуйлаа. За илүүц зургийг олж харгалзах үсгийг дугуйлаарай гэсэн байж. За үүнээс ингээд анзаарч харахад за өсгөнүүдээ ингээд харьцуулаад харъя. За тэгтэл доторх энэ ногоон бүгдээрээ ногоон эмцэгтэй байж. За зөөвн дугуйтай, голдоо жижиг дугуй дүрстэй, доор нь дугуй дүрстэй юм байж байна. За эдгээр ингээ хооронд ингээ харьцуулж харах шаардлагатай болж байна. За 5-ын А дүрс 5-ын
Е дүрстэй төстэй харагдаж байна. За эдгээр гэхэд хооронд ингээд ВГ хоёр хоорондоо яг адилхан харагдаж байна. ВГ хоёр. За энэ А дүрс нь Е дүрстэй адилхан харагдаж байна. Ингээ харгалзуулаад зурлаа. Этэй адилхан харагдаж байна. Дээдлийн ногоон нь одоо харагдах байдал нэг нь арай тонгоосон харагдаж байгаа мэт боловч төстэй харагдаж байна тийм ээ. За Б яатай адилхан байж байна. Яатай адилхан. За энэ доотлын дугуй нь 100 дугуйдаа харай хүрээгүй байгаагаар нь ялгаж харж болно. За тэгвэл энд сондгоогоор үлдэж байгаа нь Д дүрс болж харагдаж байна. За Д илүүц байх нэ. За хоёр дагны дугаарыг нь дугуйл гэсэн юм даалгавар байж байна. Хоёр дагны дугаарыг дугуйлахдаа сайн анхаарч харах хэрэгтэй болж байна. Энд дагнуудын хувцас гадуурын даашинз нь энэ 5 дугаар дүрс арай ялмгүй өөр байна. Богинохон даашинзтай харагдаж байна. За малгайны үзүүрүүд хоорондоо бас ялгаатай байна. За эндээс хоёр ижил дагныг олгосон байж байгаа. За энэ дагна гэхэд даашинзны зах арай өөр харагдаж байна. За энэ малгайны орой өөр харагдаж байна. Барьсан дахиурны үзүүр нь бас өөр харагдаж байна. За эндээс яг ижил хоёрыг олоод хараа гэхээр за 1-р дүрс 6-р дүрс хоёр орондоо төстэй байж харагдаж байна. За харьцуулж харъя. Малгайны үзүүр адилхан 5 шүлбэртэй, барьсан дахиур адилхан 5 шүлбэртэй. За палаж болон даашинзны зах ханцуунууд ижил харагдаж байна. За бусд нь ямар өөр юм бэ гэхээр зэрэг энэ малгайны үзүүр өөр байна. Дахиур энд өөр байна. Энэ өмсөн даашинз өөр байна. Энэ хоёр дахь болохоор даашинзны зах нь өөр харагдаж байна. За 7 дугаар даалгавар. За дотроо дүрс агуулсан хоёр дүрсэн дээр бид нар тайлбар хийж байна. За энэ гадна талын дүрсийг дотор нь оруулж харгалзуулсан байж байна. Энэ дээр өнгөний ямар нэгэн сонголтгүй байж байна. Тэгэхээр энэ хоёр дүрсээ л дотор гадна талд нь оруулж харж мэдэх юм боломжтой гэсэн үг. За энд эхлээд дүрсээ сайн анзаарч хараарай хүүхдүүдээ. Энд дугуй дүрс байж байна. За энд бас дугуй дүрс болж харагдаж байна. Энэ уулаасаа биш байна. За тэгвэл одоо энэ В Г хоёрын аль нэг нь байх нэ гэдээ ингээд харъя. Тэгтэл энэ дугуйтай байж байна. Энд дугуй байна биш гэж багш нь түрүүн тайлбарласан учраас энэ дүрс мөн үү биш үү гэдгийг одоо бид нар тооцож олох хэрэгтэй болж байна. За энд харагдаж байгаа ийм олон өнцгтэй ийм дүрс байж байна. Дотор талын өнцгийг ингээд анзаараад харахаар энэ маань гадна талын энэ өнцгнүүдтэй харгалзах боломжтой болчихж байгаа учраас В дүрсийг сонгож авнаа. Хоёр адилхан дотор тал нь хоёр адилхан байгаа учраас энэ хоёр дүрсийг шууд сонгож авсангүй шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ дүрсний дотор талд нь харагдаж байгаа талууд нь хэд харагдаж байгаа вэ гэдгийг энэ дээр ингээ харьцуулаад хараад сонгоод авч болох нэ. За энэ мэдлэгээ энэ 8 дээр ашиглана. Харгалзах дүрсийг олгож байна. Энд одоо арай өөр болж харагдаж байна. Өнгөний хувьд өөр болж харагдсан байна. Энд шар өнгө байж тал энд цэнхэр өнгө болсон байж байна. Гадна талд нь шар өнгө нь энд цэнхэр харагдаж байгаа. За тэгвэл энийг одоо бас саяны дүрсийн талыг тоолдохтой адилхан тоолох шаардлагатай болчихно гэсэн үг. За энд 1 2 3
4, 5, 6 болсон байна. Тэгвэл за энэ дээр багш нь бүр 6 гэж биччихье. Дотор талын дүрсийн тал нь 6 байсан. За гадна талын тоолъё. 2, 3, 4, 5, 6, 7, 8 байна. За энэ дээр багш 8 гэж биччих. За тэгвэл энийг тоолъё. 2, 3, 4, 5, 6, 7, 8. Энд 8, 6 байж тал энд 8 болчлоо. Дотор талд нь 8 гэж бичиж. За багш нь компьютероор бичиж байгаа учраас гараар бичиж байгаа учраас нэг жоох муухай очиад байна. 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 болсон. За тэгвэл гадна талын дүрсний 8 байсан нь энд шилжиж ирэхдээ 10 болсон байж байна. Одоо үүн дээр дүгнэлт хийх шаардлагатай болно. Гадна тал нь шор байжгаад дотор тал нь цэнхэр байсан. Энэ гурван дүрс дээр хариугаа хартал гуруула дотор тал нь шар байж байна. Одоо тэгэхээр биднэрт зөвхөн одоо өнцгийн асуудал чухал болж байна гэсэн үг. За үүнээсээ анзаарч харах юм бол өнцөг маань 2-оор нэмэгдсэн байж байна. Гадна талын болон дотор талын дүрсийн өнцгөө одоо талууд дандаа 2-оор нэмэгдэж исэн. Ийм байж харагдаж байна. За үүнийгээ тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7. За энэ дотор талынх 7. За гадна талаа тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэж. За бид нар тэгвэл одоо дотор талынх нь 9, гадна талдаа 11 байх. Ийм дүрс чухал байх нэ. 11 талтай. За А гинэ хартал А бол уулаасаа биш харагдаж байна. Хараажаар цөөн талтай байж байна. 5, 6, 7 байна. За энэ биш байна. За тэгвэл энэ дотор талын шарыг тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7. За биш болж таарсан. За одоо Б дүрсийг тоолоход 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. За энд байх магадлалтай. Тэгтээ гадна талыг бас тоолж үзье л да. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 гэж. За энэ Б дүрс бол хүн байна гэж сая бид нар баталж чадсаа. За цааш нь үргэлжлүүлж ингэж харахад илүүц 2 дүрсийг олж өсгүүдийг дугуйлаарай гэсэн байж. За эндээс ижил 2 дүрсүүд байна уу гэд ингэж анзаарч харъя. За одоо энэ хамгийн ойрхон байгаа энэ ГД 2 дүрс хоорондоо яг адилхан харагдаж байна. ГД 2. За энд 8 дүрс байгаа. Тэгэхээр 2 2-ороо адилхан байх нь байна. Гэхдээ энд бас нэг илүү дүрс байгааг анзаарч олж харах хэрэгтэй болж байна. За за анзаарч харъя. Энэ дугуй дүрсийг огтлцоод 2 одоо өнцгт нь татсан байж байна. За ийм дүрс хаана байна гэхээр энэ Ж болж харагдаж байна. За Ж руу багш нь шууд ингэж татаад холбочихъя. За дараа нь Б дүрсээ харъя. За энд дугуй ерөөс огтлцоогүй ийм дүрс хаана байна үгээ харъя. За тэгтэл энэ Йотой огтлцож юу хосолж ингэж харагдаж байна. За В Е2 зөв үгүй гэдгийг одоо анзаарч харъя. За энэ дугуй зүүн болонд байж зүүн доод болонд. За дугуй дотроо ороод нь дугуйн хэвээрээ.
ганцхан ийм шулуу татцсан ингэж харагдаж байна. За эндээс энэ дугуйнууд огтлцоогүй хоёр дүрсэл байж харагдаж байна. Тэгвэл энэ Б Ё хоёр бус дүрснээс илүү харагдаж байна гэсэн үг. За гэрийн даалгаварт бүлгийн сорилын дараагийн даалгавруудыг хийж илгээнэ. 11-ээс 29 дугаар даалгаврыг хийж илгээгээрэй.